За сүүлийн үед энэ дата бол уран, шин төрлийн уран, хиймэл оюун бол шин төрлийн зөмийн зэвсэг гэдэг хүмүүс ярьдаг, бичдэг болсон байна. Саяны Гант-Хувийн даргын урдж байгаа үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтал бол одоо 10 жил болцсон. 15 жил болцсон. Тэгэхээр яг нь ерөнхий ойлголтоо ингээд аваад үзэхлээр эн чинь 2010-аас 2020 оны хоорондох үйлчлэлийг зохицуултуудыг ингээд тусгаж өгсөн. Тухайлбал одоо шатхууны хувьд ч гэдэг юм уу, эсвэл эрчим хүчний хувьд ч гэдэг юм уу ингээд. Ер нь бол нэг анализ харахад нэг 70 орчим хувийн одоо биелэлтэй явж байгаа юм байна гэсэн зүйл харагдаж байгаа. Тэгэхээр одоо ингээд яг энэ хууль зайлшгүй хийх гэж байгаа юм болвол яг энэ эрх зүйн зохицуулт хийх гэж байгаа юм болвол нэг талаас энэ нөгөө тулгуур ойлголтуудаа маш сайн ойлголттой болох хэрэгтэй. Одоо саяны асуугаад байгаа шиг. Нэр томьёоны хувьд маш олон ялгаатай холилдоод байгаа юм. Одоо хиймэл оюун гээл, хиймэл бүтээмэл оюун гээл, хиймэл оюун ухаан гэж хагаад тэгэхээр нөгөө энэ төрлийн нэр томьёог хэлний зөвлөлтөөр ярьж хагаад яг технологийнхонтойгоо ярьж хагаад одоо хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэг тэдэн үгний жагсаалтч гэдэг юм уу гаргаж ирэхгүй бол саяны ингээд нээлттэй мэдээлэл дээр дурдж байгаа маш олон зүйлүүд одоо хүртэл нөгөө нэгдсэн байдлаар ойлголт байхгүй. Нэгдсэн байдлаар ойлгохгүй нэг чи эргээд нөгөө эрх зүйн зохицуулт руугаа шилжээд орохороо бүр ойлгомжгүй зүйл болох гээд байгаа юм аа. Тэр нь гурван зүйл дээр тодруулж өгөөч. Нэг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал дээр бол жишээлбэл одоо жишээлбэл энэ хоёр сайд бол өмнө нь ажиллаж байсан учраас мэдж байгаа. Ер нь ойрын үед энэ одоо орж ирнэ гэж байгаа юм. Тийм ээ, их хурл руу орж ирнэ гэдэг байгаа. Өмнөх одоо хэрэгжиж байгаа чинь бол 6 тулгуур байгаа шүү дээ. Тэр энд бол яг тэнд байгаа экспертүүд бэлдэж байгаа хүмүүст бас яг энд салбарын зовлон жаргал деталь юмнуудыг ойлгуулж харилцан ярилцах зайлшгүй шаардлагатай болчиход байгаа. Хуучнаар одоо нөгөө мөрдөстэй генералуудыг нууцын зэрэгтэй хавцнаас илүүтэйгээр яг энэ захим орчин чинь үндэсний аюулгүй байдал алдагдах нөхцөл байдал эрс өссөн бөгөөд эргээд саяны энэ цогтоодор гишүүний хэлээд байгаа шиг хүн эрхийн зөрчил асуудалтай шууд холбогдох магадлал болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр бол та нар ямар байр суурьтай байгаа. Яг энэ хаалттай дээр хэлж болох юм да. Хоёрдугаар хиймэл оюун ухааны хиймэл оюуны стратеги батлана гэдэг одоо сая нэг хэдэн сарын өмнө 6 сарын өмнө яриадсэн. Энэ стратеги хизээ батлагдахын тэгээ эн чинь яг энэ батлагдж байгаа стратегитайгаа танаа энэ эрх зүйн зохицуулт ч гэдэг юм уу энэ асуудал шийдэл яаж холбогдох юм бэ гэсэн асуулт байгаа. За 3 дугаарт нь болох юм бол энэ факт чек гэдээ байгаад байгаа. Та бүхэн харж байгаа бах та энэ факт чек дээр бол маш олон төрлийн юмнууд харагдж байгаа. Энэ дээр ер нь та бүхэн энэ хуулиа одоо энэ судалгаагаа уйж харсан уугүй юу? Сая жишээлбэл тэр факт чек Mongolia Center үлээ тэндээс гаргасан судалгаан дээр юу гэж харагдаж байна гэхээр Монгол улсын энэ одоо захим орчин руу гадаадын байгууллагаас тодорхой сэдвүүдээр хөлийн чандаас болон энэ маш одоо хүчтэй орж ирж байгаа гэдэг. За энийг бас хаалттай дээр ч ярьж болох юм. Тэр яг ингээд нөгөө иргэд мэдэхгүй байх, мэдээлэл авахгүй ингэхээсээ илүүтэйгээр одоо бид нар яг ингээд яг байгалийн хэмжээндээ хамгаалж чадаад байгаа юм уу, чадахгүй байгаа юм уу? Чадахгүй байхад яг энэ хуулийн зохицуулт ягаад хэрэгтэй байгаа юм бэ гэдэг хэрэгтэй байдаг. Тэнд л хариулах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй болохоор нөгөө ерөнхийдөө ингээд нэг юм баахан хуулиуд гараад идэг. Эхнээсээ одоо манайх чинь улсын хурал хүн төвтэй стратеги гэдэг нэг 5 тулгуур баталсан. Тэрийг одоо яг шалгуур болгож байгаа зүйл ерөөсөө харагдахгүй байгаа байхгүй. Яг ингээд хуулийн төсөлчт юм үзэл баримтал дээр тэрэн дээр ингээд шалгуур үзүүлэлтэнд тэр нь орж ирэхгүй байгаа шүү дээ. Тэр нөгөө баахан баталчаад идэг. Тэгээд тэр нь эргээд нөгөө амьдралд хэрэгжихгүй. Эсвэл одоо эсвэл ч юм уу ингээд ийм нөхцөл байдал руу орчоод байна л да. Тэгэхээр яг энэ дээр тодорхой асуултад дахиад хэлэхэд тэр үндэсний аюулгүй байдлын үзэл баримталтай холбогдуулаад танаас судалгаа, хоёрдугаар тэр хиймэл оюунтай холбоотой зүйл, гуравдугаар факт чектэй холбоотой гэсэн энэ гурав дээр хариулж өгөөч. За эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Гараа өргөөрэй. За залуу дарга 4 номер. Энэ техникийн микрофон ажиллаарай. За эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн юунд орох мэдээллийн талаар би бол тодорхой бол яг ийм асуудал гэж бол хэлж бол үнэхээр надад боломж алга байна. Гэхдээ энэ дээр би танд нэг тодорхойлтыг нэг ялгаж хэлье гэж бодож байна. Ер нь бол кибер аюулгүй байдлын зөвлөл үйл ажиллагаа явуулж байгаа нь ялангуяа иргэний тэр өөрийн хувийн мэдээллийг хамгаалах талаас нь л бидний гол функц зорж ажиллаж байгаа. Тэр нь учраас тухайн иргэний өөрийн тэр үгээ хэлэх эрх чөлөөг нь хаах гэдэг юм уус бол тухайн иргэний мэдээллийг олзолж авах одоо мөрдөстэй генерал гэдэг та нар хэллээ шүү дээ. Тийм байдлаар энэ мэдээлэлд хандах гэдэг асуудлыг бол манай үндсэн чиглэлд бол огт байхгүй. Харин эсвэргээр энэ бүх үйл ажиллагааг нь хамгаалах чиглэл дээр
ялангуяа хүний хувийн мэдээллийг хадгалж аваад тэрэндээ тулгуурлан үйл ажиллагаа явуулах гэж байгаа аливаа нэг байгууллага тэр хувь хүний мэдээллийг алдаж эрсдэлд оруулж байгаа учраас энийг хэрхэн таслан зогсоох вэ гэдэг тал руу гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа гэдгийг хэлье. За хиймэл оюун ухааны стратегийн чиглэл дээр бол цахим хөгжил харилцаа холбоо инновацийн яам дээр бол энэ стратегийн бичиг баримт бол олон нийтээс хилцүүлээд санал авах төвшөндөө явж байгаа. За энэ хилцүүлгийн хүрээнд бол мөн хиймэл оюун ухааны стратеги дотор хиймэл оюуныг яаж кибер аюулгүй байдлыг хангах вэ гэдэг асуудал гарч байгаа мөн давхар хиймэл оюун ухааныг ашигласан кибер аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг тал руу бас давхцаад ингээд явж байгаа учраас энэ дээр бол нэлээд анхаарал ажиллаж байгаа. Энэ бол гэхдээ яг тодорхой хугацаанд бол цахим хөгжлийн инновац харилцаа холбооны яам үе шатаараа явж байгаа. Тэгээ энийг бол холбогдох байгууллагууд нь бол энэ дээр батлуулаад явна. Гуравдугаарх нь бол факт чекийн асуудал дээр бол Meta X гэх мэт энэ платформудтай бол бид нар харилцаа холбооны зохицуулахороо гол чиглэлээр харилцаад явдаг. Манай кибер аюулгүй байдлын зөвлөлөөс бол ийшээ зөвлөл болон манай халдвар төслөө тэмцэх төвүүдийн хүрээнд бол энэ байгууллагуудтай бол шууд харилцаа бол байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл кибер аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд манд сүлжээний төвшөнд буюу технологийн төвшөнд хамгаалтыг хэрхэн хийх вэ гэдэг тал руу гол анхаарал маань хандаад явдаг. Энэ сошиал медиа гэдэг юм уу бусад энэ нэг факт чектэй мэдээллийн үнэн бодит байдалтай холбоотой асуудлууд маань болохоор хэрэглээний төвшөнд илүү өөр дээд түвшний асуудлууд байдаг учраас манай үндсэн чиглэл бол энэ факт чекийн юутай бол холбоогүй байгаа. За зүгээр тодруулахгүй зүгээр санаагаа хэлчихье. Зарим юм нь хаалттай дээр нэрээ. Яг хөө тэр юу шүү. Тэр үндэсний аюулгүй байдлын үйлчлэлээр 15 жилийн өмнө батлагдсан. Тэр үед тодорхойлох боломжгүй байсан маш олон зүйлүүд эрсдэл нөхцөл байдал болоод одоо бий болцсон байгаад байгаамаа. Тийм ээ. Тэгэхээр одоо тэр нь одоо хэрэгжиж байгаа шиг 6 зүйлтэй болоод тэр дотроо ингээд нарийсаад явах маах гэд мэдэхгүй байна. Яг хуу нууцын зэрэгтэй ч гэдэм юм уу ажлын шугамар одоо юмд хийж байгаа байхгүй мэд. Гэхдээ та бүхэн бас яг мэрэгжлийн байгууллагын хувьд энэ дээр бас илүү их мэдээллүүдэд хангалттай өгж анхаараарай л гэдэг зүйл хэлээд байгаа болохоос биш. Одоо та нарын хүнийг зөрчих гээд байна гэдэг өнцгөөс ойлголт өгмөөргүй байна. Тэр одоо жишээлбэл ингээд энэ төрийн байгууллагуудын хоорондын мэдээлэл хүлээлт судалгаанууд маш их зөрүүтэй байгаад байгаа учраас нэгэнтээ эрх зүйн зохицуулалт хийх хууль гарах шаардлагатай төрөл рүүгээ бид ингээд ажил хийх гээд явах гэж байгаа бол энэ дээрээ анхаараарай л гэж хэлж байгаа шүү. Тэрнээс бид ийм хариуцсан тэрийг хариуцаагүй мэдэхгүй гэдэг зарчмаар явах юм бол ажил явахгүй шүү л гэж хэлэх гээд байна.